Ардчилсан нам шинжлэх их ажлыг өрнүүлснээс хойш орон нутаг болон намын анхан дунд чадны байгууллагатай хурж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд их орноо 5 удаа тойрч намын анхан дунд чадны гишүүтэйгээ тулж ажилласан Ардчилсан намын удирдлагууд энэ удаад Архангаа, Орхон, Дархан уул аймагуудад ажиллаад ирлээ. Орхон аймаг бол өнөөдөр Монгол орны бас нийгмийн эдийн засгийн ачааг нуруундаа өөрч олон жил улс орны бас гол түвшин болсон эдийн засгийн гол төшөг толгуур болсон юм аймаг. Энэ аймгийн иргэд үнэхээр энэ улс нийгэмд их хийж бүтээсэн ийм хүмүүс байдаг юм аа. Тэгээд өнөөдөр Монгол төрийн тэргүүн маань зүйс сар Орхон аймгийн иргэдийн нийгэмд оруулсан хөдөлмөр сэтгэлийг үнэлж эдгээр шагналыг олгож байгаа. Ингээд төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар боловсрол соёл урлагийн байгууллагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлж байна. Тэгээд хамт ажиллаж байсан үе үеийн уран бүтээлч, найз нөхөд, удирдлагууд шавь сургалтаар хичээлж байгаа хүүхэд багчууд эдэртээ маш их баярлж байна. 27 жилийн энэ ажлын түүхэнд бол анх автоөрийн байгууллагууд Белазын засварчнаар ажилд орж илаа. За түүнээс хойш өнөөдөр засварын майстрийн ажил үүрэг гүйцэтгээд ингээд ажиллаж явна. Миний Орхон аймаг Баян өндөр сумын засварын хамгийн газар ажилладаг. Тэгээд энэ төр засгаараа алдар гавьяага үнэлж байгаа нь бол их баяртай байна. Эрдэнэт үйлдвэртээ би 34 жил ажиллаж байна. Энэ автоөрийн байгууллагад жолооч ажиллагаа. Мөн энэгээр улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд одон медалаар шагнагдсан гишүүд дэмжигдэх шагналыг улсын их хурлын гишүүн Ардчилсан намын дарга Эрдэнэ гартууллаа. Ингээд би 2 тангарагтай хүн байгаа. Цэргийн тангар үргэжсэн, эмнэлгийн эмчийн тангар үргэжсэн юм хүн байгаамаа. Энэ үр тонхорт байгаа нэхий цементэн завод сэтгхат тоослого цахилгаан станцыг бүгдийг барилцаж тэгээд тэрнээс Дархан хотын харьяа иргэн болоод шаран олон уурхад 40 жил ажиллачаад тэтгэврийнхаа гавьяанд орчод байж байгаа хөө. За цагдаагийн байгууллагад 35 жил ажиллаж цэргийн байнгын тэтгэврт болсон. Өнөөдөр төрийн дээд шагнал бол цэргийн аяны олонтойгоо авсандаа маш баяртай байна. Энэ аливаа төрд хүн улам зүтгэж ажиллаа хийн гэдэг бол энэ төр бас зөвөө үнэлж медалаар шагнал юм байна гэдгийг энд бол харууллаа гэж. Мөн энэ үеэр намын шинэ гишүүтэй Ардчилсан намын батлахыг ёслол төгөлдөр гартуулсан юм а.